Дараагийн мэдээ танилцуулъя. Болливуудын жүжигчин Шахрух Хан тэр бумтны игнэнд нэгдсэн байна. За тэрээр бол дэлхийн одоо хамгийн баян жүжигчдийн тоонд инхүү орж байгаа юм. За эндтгийн хамгийн баян чинэлэг хүмүүсийг жил бүр тодруулдаг Хүрүүн Индия Rich List гэдэг лист нь бол 2025 оныхын жагсаалтанд гаргасан юм байна. За энэ жагсаалтын дагуу 59 настай Шахрух Хан энэ одоо хүмүүс дотор бол хөрөнгө чинээгээр бичигдэж орсон байна. За түүний хөрөнгө нь 1.4 тэрбум $. Үнэлэгдэж байгаа юм байна. За үүнийг бол ингэж одоо өөрийнхөө хөрөнгийг аривжуулснаар тэрээр Арнольд Шварценеггер болон одоо Попорт, Риана, гольфчин Тайгер Вудс, Forbes сэтгүүлээс одоо бас өөрийнхөө үнэлгээг жил бүр бол үнэлгээгээ ахиулж байгаа 1.6 тэрбум $. Хөрөнгөтэй гэж нэрлэгдэг Taylor Swift зэрэг дэлхийн одуудын хамт бол хамгийн баян одоо жүжигчин дуучдын нэг бол болж байгаа юм байна. За жагсаалтад орсон Болливуудын нэр хүндтэй бусад хүмүүсийг дурдах юм бол жүжигчин Жюрихи Чавла, жүжигчин Хетрик Рошан, Амитагах Баччан болон кино найруулагч Каран Жохор нар бол энэхүү жагсаалтанд Болливуудаас багтсан байгаа юм байна. За Болливуудын романсын хаан гэгддэг Шахрух Ханы хувьд энэтхгийн хинди кино урлагт бол хүч үзээд 30 гаруй жилийн хугацааг үтсэн юм байна. За тэрээр бол анхандаа жүжигчний карьераар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол одоогоор томоохон продакшныг удирдах байгаа юм байна. За мөн крикетийн багийг эзэмшдэг нь түүний хөрөнгө нь одоо аривж гол шалтгаан болж байгаа юм байна. За үүнтэй холбогдуулан эдгийн Хүрүүн нэртэй энэ жагсаалтыг үүсгэн байгуулсан ахлах судлаач Агнес Рамахан хэлэхдээ Шахрух Ханы тэр бумтан болсон гол шалтгаан нь бол Rich List нэртэй entertainment-ийг ажилуулдаг. За мөн Knight Rider нэртэй спортын багийг эзэмшдэг явдал нь бол хөрөнгө нь аривжихгүй шалтгаан болсон гэдгийг BBC-д мэдгдсэн байна. За орлогын бусад их усрыг нь авч үзэх юм бол түүний тогсон киноны орлого байдгийн байна. За мөн сурчлагын орлого мөн дэлхийд даяар олон төрлийн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг явдал нь түүнийг тэрбумтан болоход нөлөө үзүүлсэн байна. Шахрух Ханы хувьд тэрбумтны жагсаалд орсон явдал нь энэтхгийн эдийн засгийн өсөлт ямар хэмжээнд байгааг бол харуулж байна. За сүүлийн үед энэтхгийн одоо тэрбумтнууд гол одоо тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлэх болсон. За энэ бол тус улсын эдийн засгийн өсөлт ямар хэмжээнд байгааг харуулж байна. За мөн урлаг соёлын салбар бол энэтхгийн бас эдийн засгийг хөдөлгөгч гол хүч болж байгааг харуулж байгаа нэг үзүүлэлт гэж үзэж байна. Энтгийн эдийн засаг бол төлөвшөж байна. За баялаг бүтээх дараагийн үе шат руу бол орсон. За энэ үүнийг бол харуулж байгаа. За мөн үйлдвэрлэл, мэдээллийн технологи, банк санхүү зэрэг уламжилт салбараас гадна бусад одоо салбаруудад бол үн цэнийг бүтээж томоохон одоо ийм баялагтай чинэлэг хүмүүс бол төрөн гарч байгаа гэдгийг мэдгдсэн байна. За сүүлийн үед бол спорт болон зугаа цэнгийн гэж нэрлэгддэг entertainment болон оюуны өмчний салбарт бол ихээхэн томоохон бизнесүүд бол төрөн гарах болсон. За үүнтэй зэрэгцэн баян чинэлэг хүмүүсийн тоо бас нэмэгдэж байгаа юм байна. За мөн одоо судлаачийн хэлснээр энэ нь бол Америкийн нэгдсэн улсад бол болж байсан үйл явцтай төстэй үйл явц энтгийг улсад ажиглагдаж байна гэж үзэж байна. За анх бол Америкийн нэгдсэн улс ажилтнууд болон банкны салбараас гол одоо чинэлэг хүмүүс нь төрөн гардаг байсан болов сүүлдээ оюуны салбараас бол ихээхэн олон төрлийн одоо баян чинэлэг хүмүүс гарах болсон. За үүний нэг нь бол мэдээж хэрэг Facebook болон одоо бусад IT чиглэлийн компаниудын одоо томоохон чинэлэг хүмүүс тэргүүлэх байр сууринд бол орж байгаа. За энэ жил бол Болливуудын дөрвөн алдартан за тэдний гэр бүлийнхэн энэхүү жагсаалтанд бол багтаж байгаа. За мөн одоо энэ Шахрух Ханы хөрөнгө нь бол нэлээд өндөр байгаа гэдгийг бол онцлсан. За түүний хувьд бол хит хитэн кинонд хамтран тоглосон. За мөн гэр бүлийнхэн орлого нь нийтдээ $880 сая хөрөнгөтэйгээр 2 дугаар байранд бичигдэж байгаа юм байна. За жагсаалтын бас байр нь $290 сая хөрөнгөөр 3 дугаар байранд бичигдэж байгаа. Хетрик Рошан $200 сая хөрөнгөтэй кино найруулагч Каран Жохор за мөн $183 сая хөрөнгөтэй жүжигчин Амитагах Баччан болон түүний гэр бүлийнхэн орсон байна. За 2024 онд бол Жохор өөрийн үйлдвэрсэн Тахама продакшнаас 50% бол хөрөнгийг бол энтхийн вакцины үйлдвэрлэгч компанид бол оруулсан. За ингэснээр бол хөрөнгө нь асар ихээр аривдсан. За энэ бол олон нийтийн бас анхаарлыг татаж байгаа. За энтхийн нийт тэрбумтны тоонд энэ оны хувьд 350 хүнийг бол давж байгаа юм байна. За энэ тэрбумтэн дотроо тэрбумтэн Мухаш Абани, Гаутем Адани нар бол эхний 2 дугаар байранд бол багтаж байгаа ийм одоо чинэлэг хүмүүс болж байна гэж мэдгдсэн байна.